За тэгвэл эдийн засгийн ийм цаг үед 80 настай Ланцааг гоог бид онцолж байна. За тэрээр 28 жил орчуулагчаар ажиллаж тэтгэврт гарчээ. 760 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч хоол хүнс эм хэрэглээний зардал нь 900 мянган төгрөг давдаг байна. Иймээс сарыгаа тэтгэврийг хүргэхийн тулд хүнсэндээ мах гурилнаас өөр бүтээгдэхүүн худалдан авч чаддаггүй байна. Би одоо ингээд нэг готлоолах сая төгрөг авлаа. Тэгэхээр би 760 мянган төгрөг авлаа. Тэгэхээр нөгөөх нь дээр нь нэмжээд аваа. Тэгээд дахиад тэнд би годомд ямар ч нэгэн өөр идэж уух хэрэглэх юмгүй л болох нь байна шүү дээ. Ханшны уналтанд одоо би тэгээд би тэр авч чадахгүй л байна шүү дээ, тийм ээ. Бүр одоо хувцаан бүр янз бүрийн хувцаар ганган сайхан одоо бүх сайн дулаан бүгдийг эзэмшиг бүх юм ахгүй мөнгөтэй гүн авах байх. Мөнгөө одоо тэтгэврийн тэр юмар нь авна гэж бодлаа. Тийм учраас зохицуулж л одоо аль хэмтхний тийм ээ. Харж ил бодож хувцалж явна да. Ланцаагийн хувьд гэртээ ганцаараа амьдардаг. Тэтгэврийн зээл авах хүсэлтэй ч хамтран зээлдэгч шаарддаг учраас өөр хүүхдүүдтэй дараа болохгүй тулд тэтгэврийн зээл авахыг урьдчил болгодгүйг хэллээ. Мөн тэтгэвэр нь энэ онд 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үн өссөнтэй холбоотойгоор мах гурлаа авахд ч хүндрэлтэй байдаг гэлээ. Түүний зүгээс тэтгэврийн мөнгө амжиргаагаа залгуулахад хүрэлцдэг байх нь нэн чухал байгааг онцолж байлаа. Би банкнаас зээл авах юм би ингэж явдаад өгчих юм бол миний бүгд юм өмнө акционер бүгдээрээ тэр мөнгөний төлж надад оршуулна шүү дээ. Тийм учраас би зээл авах их хүсдэггүй. Аль болохоор боломжоор амьдрах ингэж өр тавихгүй амьдрахыг хичээдэг хүн юм л. Нэг насныхаа хөдөлмөр зүтгэлийг улс орондоо зарцуулсан ч өдгөө авч буй тэтгэвэр нь амжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байгаад тэрээр битүүхэн гомдолт хийсээр явна. Сар гаруй хугацааны дараа монголчуудын уламжлалт цагаан сарын баяр тохионо. Гэтэл бараа бүтээгдэхүүний үн огцом өсөд байгаа энэ үед яаж ийж байгаад даваад гарандаа гэсэн бодолтой суугаагаа хэлж байсан юм а. Чадахгүй. Эцэн зүгээр би ганц учраас болоод шүү. 2-3 байсан бол бүр хэцүүлээ тийм ээ. Юм л яахгүй амьдрал. Хөтөхгүй шүү дээ. Тийм ээ. Энэ ус уучлах. Тэгээ нэг кофе авдгийн тэр нэг сүүтэй кофе гэж нэг байна. Нэг уутаар нам бол бас гайгаа. 20 мянган төгрөг. Тэгээ тэр нэг энэ ус уучлахтаа тэр нэг өслөгдөж байгаа. Цагаан сараар өстөр би хуурас үл аваа шүү дээ. Нөгөө нэг чинь хуурас нь гайгаа. Хэл барах. Тийм юм хэрэгэлдэг.